Яа, гэртээ нэг сайхан гейминг компьютер босгоно. За мэдээж гейминг компьютер босгоход хамгийн чухал юмнууд чи одоо CPU байна. За тэгээд график карт байна. Бусдын ерөнхийдөө бол нэг хамаагүй үст. Юу л бол юу л тавьсан яа тий. Зүгээр хамаагүй авчихад болох байлгүй гэж бодсноо. Үгүй ээ. Motherboard буюу бидний хэлж занснаар их хавтан гэж нэг зүйл байгаад байдаг шүү дээ. За нөгөө баахан CPU, GPU-ийнхаа нэр шилгээл үсэг тоололцсон баах юмнуудад толгой эргээ суужсэн чинь motherboard-ны сонголт гэдэг юм гараад ирсэн. Нэрийг нь харсан чинь дахиад нэг X370, B300 хэд, Z хэд ч гэнүү ингээл нэг дахиад нэг толгой эргүүлсэн баах юмнууд ороод ирж байна л да. За motherboard-ны зах зээл дээр мэдээж хүмүүсийн хамгийн өргөн хэрэгэлдэг хоёр брэнд байдаг. AMD болон Intel. За энэ хоёр дотор ямар ялгаатай юм бэ? Тэр үсэг тоонууд нь ямар учиртай юм бэ гэдэг талаар та бүхэндээ өнөөдөр мэдээлэл хүргэе гэж бодлоо. За энэ төвд гэх юм бол монголчуудын дунд хамгийн монголчууд хэлдэг ер нь дэлхийд даяараа хамгийн өргөн хэрэглэгдэг socket буюу CPU гэдэг ярих юм бол LGA 1151. За socket гэхээр зарим хүмүүс гайхаж магадгүй юу яриад байгаа юм бэ? CPU маань motherboard дээр ордог яг одоо тэр суурь нь өөрөө socket гэж одоо нэрлэдэг байгаа. За энэ нь ерөнхийдөө бол янз янзын нэршилтэй арай нэг өөр төрлийн одоо модельуудтай байгаад байгаа. Жишээ LGA 1151 гэдэг байж хагаад нөгөөх нь цаана нь LGA 2011 гэдэг ч юм уу. Энэ хоёр бол хоорондоо таарах боломжгүй. Өөрөөр хэлбэл таны атгсан гар нэг ийм одоо хэв рүү ордог яг нэг таны гаранд тааруулсан том жижигээрээ тааруулсан нэг хэв байна гэсэн үг. За хэрвээ та одоо гараад ингээд дэлгэцсэн болвол өөрийнхөө тэр атгсан ордог тэр хэвэндээ болвол энэ гараа бол оруулж чадахгүй шүү дээ. За энэ яаж ийн гэхээр мэдээж Intel-ийн цаанаасаа энэ төрлийн CPU-нууд болон энэ төрлийн motherboard-ууд за тэгээд тухайн үеийн generation буюу хэр сүүлд гарч ирсэн бэ, хэр шинэ технологи хэрэгжилж байна гэдгээс хамаарат ерөнхийдөө бол бүтээгдэхүүний socket гэдгээ өөрчлөөд байгаа мэнэ. Socket гэдгийг нэг үгээр болвол хэв гэдээ ойлгочих байна. За тэгэхээр LGA 1151 гэдэг socketтэй motherboard-нууд ерөнхийдөө бол байгаад байна л да. За хэрвээ та motherboard CPU худалдаж авах гэж байгаа бол мэдээж миний бодож байгаагаар бол та ихлээр өөрийнхөө CPU-гээ сонгох байх л та. CPU-гээ сонгочингуудаа за одоо мэдээж board-оо сонгоё гэдгсэн чинь таны CPU-нд ямар board сонгох хэрэгтэй вэ гэж асууж магадгүй. Тэгвэл та CPU-ийнхаа тайлбар хэсэг эсвэл тэр хайрцагт дээр нь байгаа тэр socket гэдэг дээр тоог нь харчих. Ихэвчлэн LGA 1151 гэсэн байж. За motherboard-ийнхаа хайрцагийг нь таарлаа. Энэ миний CPU, энэ motherboard-н дээр таарах нүгэ таарсан чинь доор нь socket дээр нь LGA 1151 гэлсэн чинь yes би ямар азтай юм бэ. За миний яг хүссэн хоёр юм таарж байна гэл яг авах гэсэн чинь цаанаас нь дэлгүүрийн хөдөлгөч чинь таны CPU чинь яг ямар загвараа chipset нь юу вэ гэдээ асуусан чинь chipset юм chipset гараад ирвэ chips гэл гайхчих магадгүй те. За тэгсэн чинь зөвхөн socket гэдэг юмнасаа бас цаана chipset гэдэг юм хамаарат байгаа юм байна л да. За chipset гэдгийг яаж мэдхүү гэдгсэн чинь яг одоо нөгөө motherboard-ны хайрцаг дээр нь бичсэн магадгүй Z370 гэдэг ч юм уу те. Энэ ерөнхийдөө болвол танд одоо хэлж байгаа тэр chipset-ийг нь хэлж байгаа юм байна л да. Тэгэхээр одоо зарим нэгэн CPU-нууд үнэхээр хэдийгээр socket буюу одоо тэр хэв нь адилхан байсан ч гэсэн бас chipset нь хоорондоо таарахгүй болвол буюу ондоо generation одоо хоорондоо шинэ хуучнаараа ялгагдах хоёр бүтээгдэхүүн байгаа болвол энэ хоёр маань хоорондоо таарч ажиллахгүй юм байна л да. За тэгээд motherboard-ыг ингээд худалдаад авах гэжсэн ямар ч байсан за socket-оо тааруулсан ямар ч байсан chipset нь бас таарах юм байна. Энэ бол нэг generation-ийн бүтээгдэхүүн юм байна гэдэг ч юм уу та өөрөө тэрийг мэдчихэж магадгүй. За тэгэнгүүт дараагийн бас анхаарах зүйл гэхээр motherboard-н дээр том жижигэн ерөнхийдөө бол нэг ялгаа байгаа. Ихэвчлэн хүмүүсийн өргөн хэрэгэлдэг motherboard бол ATX гэж ерөнхийдөө одоо board нь бол яг одоо бидний мэдхээр л баг одоо хэвийн те баг энэ A4-ийн цаасч гэдэг юм. Энээс нэг жоохон том хэмжээтэй ерөнхийдөө бол motherboard-нууд байдаг. За энээсээ жоохон жижигсгээд ирэхээр micro ATX гэж байдаг. За бүр жижигсэх юм бол mini ATX гэж байдаг. Mini ATX одоо хэрвээ кейс байгаа. Тэгээ motherboard-аа худалдаж авах юм бол та илүү enthusiast маяг дээр жижигхэн ерөнхийдөө бол баг diffuser-ны subwoofer шиг тийм процессор босгох гэж байгаа хүмүүс mini ATX хэрэгжилж ерөнхийдөө бол яг энэ enthusiast гэсэн тэр комбиго зохиож гаргаж ирдэг л дээ. За тэгэхээр одоо socket-ийг ярьчлаа, chipset-ийг ярьлаа. За тэгээ дээрэс нь бас хэмжээг нь ярьлаа. За тэгвэл яг одоо нөгөө хүмүүхний дээр толгойг нь эргүүлээд байгаа Z370 board худалдаж авах гэжсэн чинь Asus Z370 гэх амар сүртэй юм гараад ирсэн. Тэгвэл тэр Z370 гэдэг яг ямар учиртай юм бэ? За Intel дээр ерөнхийдөө бол нийтдээ одоо өсгөнүүдийн нэршлүүд байгаад байна л да. Board-нуудыгаа одоо prefix гэж ярьдаг, урд нь гэж нэрлэдэг HBQZX гэж. За H гэдэг нь ерөнхийдөө бол одоо low end буюу одоо анхан шатны хамгийн хямд гэдэг ч юм уу иймэрхүү байдлын motherboard-уудыг бол ингэж ангилж хэлдэг юм байна. Араас нь B business гэдэг бол мэдээж цаа зөв таалаа business
бизнес motherboard байсан байна. За HP гэдэг энэ хоёр бордууд ерөнхийдөө бол үнийн хувьд ч гэсэн нэлээд хямдхан байдаг. За entry level буюу одоо budget буюу мөнгөндөө баригдаж хэрвээ таймер нэгэн PC build хийх гэж байгаа бол HP гэдэг энэ одоо motherboard-нуудаас судалдаж авч болох юм байна л да. За дараа нь Q гэхээр HP-гээс арай дээгүүр гэсэн үг. За юугээрээ дээр гэж ийн гэхээр дотор нь үзүүлж байгаа функцүүд, хідэн RAM дэмжиж гин, хідэн USB порт гин гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө нөгөө одоо feature гэж англиар ярьдаг шүү дээ. Ер нь бол одоо хүчин чадал гэдэг ч юм уу, илүү одоо нэмэлт тоноглол гэдэг ч юм уу, тэр талаас нь ерөнхийдөө бол нэрлээ явчихж байгаа. За тэгэнгүүт дараад нь Intel дээр Z болон X гэж гарч ирж байгаа. За Z болон X гэдэг бол илүү нөгөө enthusiast, илүү extreme сонирхолтой, яг одоо PC-г илүү одоо хобби болгож явдаг хүмүүс энэ дээр бол хэрэглээд байна л да. Илүү одоо нэлээд өндөр түвшинд тоглоом тоглох, стрим хийх, эсвэл нөгөө рендер хийдэг мэдэг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс ерөнхийдөө бол энэ ZX гэсэн төрлийн motherboard-уудыг сонгоод ингээд яваад ах юм боломж байна. За тэр нөгөө LG 2011 гэдэг одоо socket гэж хэлсэн. Тэр бол бүр одоо тусдаа арай нэг бүр яг бүр ажлын түвшний бүр мэрэгжлийн одоо видео рендер гэдэг ч юм уу тэр нэг өөрт сервер талын гэдэг ч юм уу тиймэрхүү талын юмнууд болоод явчихж байгаа л да. За тэгээд ZX гэсэн энэ одоо motherboard-уудын бас нэг давуу тал юу гэдэг вэ гэхээр мэдээж хэрвээ та CPU худалдаж аваад тэрийг unlock хийгээд илүү одоо нөгөө хүчин чадлыг сайжруулж ашиглах гэж байгаа бол заавалчгүй таны motherboard Intel их бол Z болон X гэсэн серих байх хэрэгтэй юм байна. За хэрвээ та H болон B гэсэн motherboard авсан бол CPU-г unlock хийж чадах. За өмнөх CPU-ний видеон дээр бид ярьжсэн CPU-ний Intel-ийн CPU-ний араас нь K гэдэг үсэг гараад ирэх юм бол энийг та unlock хийж болно гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энийгээ бас бодож авах хэрэгтэй юм байна л да. Хэрвээ та магадгүй unlock хийдэг нэг CPU худалдаж авчаад тэнгуүтээ боордоо сонгохдоо Z болон X board сонголгүйгээр магадгүй B гэсэн board худалдаад авчих юм бол та нөгөө unlock хийх боломжоо бол хаачиж байгаа юм. За бүр эсрэгээр та Z одоо X гэсэн motherboard өөрөө төрүүлээд худалдаад авсан. Гэхдээ таны CPU чинь unlock хийх боломжгүй зэрэг энгийн CPU бол та заавал энэ үнэтэй ZX гэсэн энэ motherboard-ыг сонгоод авах шаардлага байгаа юм уу гэдэг ч юм те. Илүү одоо entry level хэрвээ та зүгээр л тоглоход ашиглах гэж байгаа гэрийн хэрэгцээнд, офисын хэрэгцээнд ашиглах гэж байгаа бол магадгүй тэр B серийн motherboard-нуудаас худалдаж авах нь зөв ч юм уу гэдэг ийм асуудлууд бол гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр аль нь алинтайгаа нийцэх вэ гэдгийг та бүхэн бас энэ бодох хэрэгтэй. За тэгмүүдээ үсгний араас нь тоо гараад ирнэ. 370 гэдэг ч юм уу те. За тэгэхээр хамгийн ихний тоо бол мэдээж generation-ыг зааж байгаа юм. Энэ ерөнхийдөө хэр сүүлийн үеийн motherboard вэ? 3 дугаар generation, 2 дугаар generation, 1 дугаар generation гэдэг ч юм уу те. Тэгээд явж байгаа. За тэгмүүдээ дараагийн 2 тоо нь болоод ирэхээр ерөнхийдөө хүчин чадлын индекс гэж хэлж болно. Тэр тоо маань дээшлэх тусам таны motherboard илүү олон функцтэй, илүү олон гоё зүйлүүдтэй болж ирэх юм байна л да. Магадгүй арай олон одоо USB 3.0-тэй, USB 3.1-тэй гэдэг ч юм уу, PCI Express одоо тэр слотууд гэж байдаг, график карт ордог тэр нөгөө сууринууд байдаг шүү дээ. Тэр нь одоо нэмэлтээр хэд байдаг гэдэг ч юм уу, боордон дээр ерөнхийдөө бол нэмэлтээр юу оруулж болох вэ гэдгийг нь тэр одоо тоо нэмэгдэх тусмаа илүү гоё функцүүдийг оруулж өгдөг боломжуудыг бий болгож өгдөг юм байна л да. За тэгэхээр Intel-ийн талаар юм байла. За тэгвэл AMD дээр ерөнхийдөө хамгийн сүүлийн үед гарч иж байгаа гэх юм бол мэдээж Ryzen CPU. За Ryzen CPU-гийн хувьд гэх юм бол socket нь AM4 гэдэг socket дээр ордог. За Ryzen CPU-нуудын одоо motherboard-нуудын тэр уртлын нөгөө нэг үсгэн нэршлүүд нь ерөнхийдөө бол ABX гэсэн нэршилтэйгээр явдаг. За A нь бол ерөнхийдөө entry level буюу зүгээр л энгийн хэрэгцээтэй хамгийн одоо хямдхан low end гэж хэлж болно шүү дээ. За B гэдэг нь бол mid grade буюу ерөнхийдөө одоо сонирхогчийн төвшөнд орж иж байгаа иймэрхүү дөө одоо motherboard-нуудыг хэлж байгаа юм. За X гэдэг нь болохоор enthusiast буюу яг л одоо нөгөө түрүүний Intel-ийн миний ярьсан Z болон X гэдэг motherboard-тай адилхан болж орж иж байгаа юм л та. AMD-гийн CPU-г хэрвээ та unlock хийж ашиглах гэж байгаа бол B болон X гэсэн motherboard-ыг ашиглах ёстой юм байна. A motherboard-н дээр unlocked CPU бол таарахгүй гэсэн үг л дээ. За тэгээд мэдээж саяны миний ярьсан юм зарим хүмүүст бас нэлээд тийм одоо харгаргийн юм шиг ойлгохгүй байсан байж магадгүй. Хэрвээ тийм бол дахиад хэлье. Интернет та бүхэнд нээлттэй. Хэрвээ та компьютер худалдаж авах гэж байгаа бол би одоо таныг бол CPU-г сонгоцсон байгаа гэж бодож байна. CPU-г сонгоцсон байгаа бол энэ CPU-тэй ямар motherboard-ууд таарах вэ гэдэг ч юм уу те. За socket нь тэр юм байна. Тэгвэл chipset нь ямар motherboard-ууд таарах хэрэгтэй вэ гэдгийг та өөр интернетээс олоод харчиж болно. За тэндээсээ мэдээж та нөгөө micro ATX, mini ITX гэдэг ч юм уу те. Эсвэл зүгээр энгийн ATX гэдэг ч юм уу одоо хэмжээгээр нь ярьж байгаа шүү дээ. Тэднээсээ бас одоо харж агаад ерөнхийдөө бол боордныхоо сонголтыг хийгээд цаашаа компьютераа одоо босгож болох нэ. За ямар ч байсан өнөөдрийн motherboard-ны тухай ярьсан мэдээлэл та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ та бүр ойлгохгүй бол мэдээж
ямар нэгэн компьютер худалдаж авах гэж байгаа бол компьютерийн дэлгүүрийн одоо ажилтнтай гэдэг ч юм уу яг энэ тал дээр мэрэгсэн хүнээс асуухад бол энэ мэдээллүүдийг бүгдийг надаас илүү дэлгэрэнгүй, надаас илүү гоёор танд тайлбарлаад өгнө гэдэгт бол итгэлтэй байна. За өнөөдрийн TechMac дугаарыг хүргэсэн K байлаа. Тэгээд хэрвээ та бүхэн таалагдсан бол мэдээж лайк дараарай. Тэгээд дээрэс нь subscribe хийхээ бити мартаарай. Дараагийн TechMac дугаараар уулзлаа түр баяртай. Энэ бол TechMac Motherboard.